За Happy 24 клубээс энэ өдрийн мэндийг хүргэж байна. За бид бол энэ крипто валютын талаар та бүгдэд айлуулах мэдээлэл хүргэхийг бодож байгаа. Ер нь бол энэ крипто валютын зах зээл маш их эрчимтэй хөгжиж байна. За ингээд биткойн дээр бол маш их хүмүүс хөрөнгө оруулалт хийж арилжаанд оролцож байна. Арилжаанд оролцохгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр цуглуулж байна. Биднээс бол энэ майнинг компаниудын талаар нэлээд судалж бол энэ майнинг компаниуд хөрөнгө оруулалт хийсэн. Нөгөө нэг нь бол энэ Smart Trade Coin гэдэг Герман Швейцарын компани Trade Coin-ы төсөлтөд хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өнөөдөр бол энэ Trade Coin-ы талаар ярилцсан. Ямар ч байсан тодорхой хэмжээгээр өртөг багтаагаар биткойн болон гол ийм альткойнуудыг цуглуулсан байхад бол энэ ирээдүйд үнэ цэнтэй актив болно гэж үзэж байгаа. За энэ дэлгэцэнд харагдж байгаа бол манай сайт байгаа. Ирээд та нар ороод subscribe хийгээд хонхон дээр нь харуул биднээсээ өгч байгаа мэдээлэл танд цаг тухайд нь хүрэх болно. За ингээд Smart Trade софт болон койныхоо талаар ярив. Тодорхой хэмжээний хүмүүс бидэнтэй хамтран энэ Trade Coin-ыг аваад хөрөнгө оруулалт хийсэн байгаа. ICO нь бол 10 сарын 15-нд дууссан. Одоогоор бол энэ IEO буюу Initial Exchange Offering буюу энэ биржийн анхдагч зоосны санал гэдэг ийм төсөл дээр явж байгаа. За ийшээ орохдоо бол биднээс бол тодорхой хэмжээгээр одоо өөрсдийн логон болон нэвтрэх нэрээр ингээд орчих хэрэгтэй. За ингээд ийшээ орохдоо ингээд та бүгд өөрсдийнхөө нэвтрэх нэр болон нууц үгээр ингээд орчих шаардлагатай байгаа. Биднээс бол энэ дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн учраас өмнө нь бол ийшээ бүртгэл хийсэн нэвтрэх нэр нууц үгээ авсан байгаа. За ингээд өөрийнхөө нэвтрэх нэр нууц үгээр оронгуудын одоо Smart Trade Coin Go гэдэг энэ шинэ сайт руу орсон. Энэ дээр бот гараад ирсэн байгаа. Яг энэ ботын талаар бол өмнөх бичлэгтэр биднээс оруулсан учраас энэ дахин нуршихгүй та бүгд өмнөх бичлэгийг үзчихээрэй. Өнөөдөр бол энэ Gold багцсан дээр компани зүгээр шинэ санал тавьсан байгаа. Энийг ярина. За нөгөө нэг нь бол энэ ботыг $100 ихэд ийм ашиглаж ажиллах боломжтой байгаа. $100 хөрөнгө оруулалт хийсэн байхад бол таны хөрөнгө энэ дээр ямар нэгэн одоо банк орох өөрөө товчлуур дарахгүйгээр энэ ботоор ажиллаад нэг сарда 10-аас 30% ашигтай хөрөнгийг өсгөх боломжтой гэж компаниас энэ ботыг оруулж байгаа. За энэ Gold багцсан дээр бол жилийн $1,200 одоо хэмжээтэй жил ашиглах юм ботыг ашиглуулж байгаа боловч одоогоор шинээр энэ Ocean Enterprise гэдэг юм компани зүгээр сайт гаргаж ирсэн. Энэ дээр бол бас л яг өөрийнхөө бүртгэлээр орчно. За бид бол энэ дээр өөрсдөө хөрөнгө оруулалт хийсэн учраас нэвтрэх нэрээр ингээд орчиж байгаа. За ингээд оронгууд энэ Gold багцыг энэ биткойн болон Trade Coin-ээр 50% ингээд худалдаж авах боломжтой юм боломжийг олгож өгсөн. Энэ бол маш их аятайхан юм боломж байгаа. Яагаад гэвэл биднээс энэ ICO-д оролцоод нэлээд их хэмжээний Trade Coin цуглуулсан учраас энэ $1,500 талд нь буюу Trade Coin-оо оролцуулаад Gold-ыг худалдаж авах боломжтой байгаа. За яг энэ Smart Trade софт болон ботыг сонирхож байгаа хүмүүс бол юу гэдэг нь $1,000 жилийн хугацаатай энэ ботыг авснаас $1,500 2 жилийн хугацаатай энэ ботыг авсан ашигтай учраас нэг өсөндөө хөрөнгө оруулсан хүмүүсээ дэмжиж өөрсдөө Trade Coin-ыг зарах юм боломж өгч байгаа маа. За энэ 1136 Trade Coin хаанаас гараад ирсэн гэхлээр та бүгд La Token дээр компани юу гарцсан байгаа. Энэ IEO Launchpad гэдэг дээр ороод үзэнгүүт энэ компани одоо Trade Coin-ы ханш нь бол 0.66 центтэй байгаа өнөөдрийн байдлаар. За ингээд 33 хоногийн дараа энэ раунд нь 2 дугаар раунд руу ороход 0.76 0.86 гэсээр байгаад
дараа жилийн 3 сар гэхэд бол энэ 16-нд $1 хавцаа очино. Нэг өсөндөө энэ трейд койны үнэлгээ бол өсөж байгаа гэсэн. За ингээд биднээс энд байгаа 1136-36-г 0.66-аар үржүүлье. 1136 трейд койныг одоогийн ханшин буюу лат токен дээр байгаа ханшаар үржүүлээ 0.66. Тэгэхээр нэг $750-той тэнцүү трейд койн буюу 1136 ширхэг трейд койн төлөөд нөгөөдг нь 0.99 биткойн төлөөд ингээд авах боломжтой. Одоогоор бол энэ ханшны өөрчлөлтөөс шалтгаалаад 0.1 биткойн. За Binance дээр 7457-той. За энийг 0.1-ийг 756-аар үржээ. 0.11-ийг өчнө $7,456 үржээ. Тэгэхээр нэг $750-той тэнцүү биткойноор тооцоо хийгээд энийг бол авах боломжтой болчихж байна. $1,500-аар авчиж байгаа гэсэн үг. За ийм ашигтай хувилбарыг биднээс төгсөж байгаа. Нэг өсөндөө биднээс хөрөнгө оруулалт хийцэн. За яг энэ трейд койн бол энэ ботыг сонирхож байгаа хүмүүст бол биднээс $1,500-аар санал болгоно. Сонирхсон хүмүүс бол энэ жилийн хугацаатай gold ботыг $1,000 биш 2 жилийн хугацаатай одоо $1,500 үнэтэй ботыг авах нь ашигтай учир хэрвээ хүсэж байгаа хүмүүс бол ингээд авах нь байна. Бид бол трейд койнтой чинь өөрийнхөө трейд койныг нөөсөндөө 50% нь бол ингээд арилжаалаад ботоо нөгөө сонирхож байгаа хүмүүст өгч гэнэ. За үүнээс гадна энэ дээр бол бас реферал бонусууд байгаа. Бонус орж ирэхдээ бол энэ биткойн болон трейд койноор ингээд 50% орж ирнэ. За энийг гаргахтаа биднээс бол энэ өөрийнхөө данснаас бол өөрийнхөө биткойн данс руу ч юм уу тийм ээ одоо энэ биткойн данс гэж болно. Эсвэл трейд койныхоо данс руу бол өдөрт 3 удаа гарах юм боломжтой ийм аятайхан бизнес санал болгож байгаа. Учир энэ дээр та бүгд анхаараарай. За хуучин smart trade.com сайт буюу энэ дээрх хаягта юугаараа ижилхэн байсан гэхээр энэ реферал хаяг бол ерөнхийдөө яг төстөө тийм юу байгаа. Та бүгдэд одоо үзүүлээ линкийг. За реферал линкийг үзүүлээ. За энэ байна. За энэ бол Ocean Enterprise буюу Ocean Online сайттай бол яг төстөө сүүлийн энэ одоо тоон бол их төстэй учир аль алийг нүүж болох болов гэж бодож байгаа. Тэгэхдээ мэдээж энэ $1,500 gold багцыг авах хүмүүс санал болохдоо энэ хаягаа хуулаад ингээд өгчөд бол танд бол бонус урамшуул ороод ирнэ. Бонус урамшууллаа бол та 50% харин биткойн трейд койноор таны дансанд орж ирээд орж ирсэн энэ бонус урамшуулал өөрийнхөө гадаад данслуу шилжүүлээд авах боломжтой ийм айтайхан зүйл гараад ирсэн байгаа. Энэ дээр бол биднээс өмнө демо версийг үзүүлсэн. Та бүгд бас энэ демо версийг ингээд сонирхоороо. За демо верс дээр бол нэг $4,000 тэнцүү хөрөнгийг арилжаа хийх, сургалж явуулах юм боломжтой ингээд олгоцсон байгаа. Ингээд нэг 60 хоногоор нь харъя. За ингээд хэлбэлцлүүдийг харуулсан байгаа. За энэ дээр нэг анхаарах зүйл бол та бүгд энэ юугийн панел дээр нь ороод хэвийн эрсдэлтэй эрсдэлгүй гэсэн юм 3 янзаар ингээд арилжаа ботоо сонгох боломжтой байгаа шүү. За демо версийн ингээд боловлж байгаа бүгдээрээ хараад үзье. За энэ панел руу оръё. За ингээд энэ 3 янзаар ингээд сонгоод хийх хэрэгтэй. Бид бол демо верс дээр нэг 6 янзын арилжаа хийгээд ингээд урдсан ийм зүйл байгаа. За нөгөө нэг анхаарах шаардлагатай зүйл бол энэ
trade wallet-тэй хүмүүс ийшээ яаж одоо нөгөө хүчин trade wallet дээрээс зоосоо шилжүүлэх вэ гэхээр та бүгд өөрийнхөө trade wallet-ийн юуг нь хуулаад авах хэрэгтэй. Хаягийг. Тэгээд тухайн тэр trade coin бол trade coin-ыг шилжүүлэх шаардлагатай. Бид trade wallet төр ажиллахгүй байгаа тул энэ Binance дээр ажилладаг энэ Trust Wallet-ийг тийм учраас та бүгд энэ Trust Wallet-ийг зүгээр энийг application store юм уу Android юм уу Google Pay-гээр татаж аваад 12 тэр үгийг бол сайн бичиж аваад хадгалах хэрэгтэй. Тэр бол таны Trust Wallet-ийг сэргээх тийм нууц 12 үг байгаа шүү. За тэгээд энэ Trust Wallet руугаа trade coin-ыг яаж татах вэ гэхээр энэ нэмэх гэдэг тэмдэг дээр дараад өөрийнхөө тэр wallet-ийнхаа хаягийг оруулаад ингээд татаад суулгачиж болно. Нөгөө нэг нь бол Trust Wallet-ийнхаа та Ethereum хаяглуу шууд тэр өөрийнхөө Smart Trade-ийн wallet-аас шилжүүлэлт хийхэд бол Smart Trade Coin гэдэг автоматар ороод ирнэ юм. Хоёр янзын арга байгаа. Энэ дээр та бүгд анхаараарай. Бүр өөрийнхөө trade wallet-ийн хаягийг алдсан бол компани support руу бичээд миний энэ даасан дээр бол trade wallet орж ирээгүй байна. Trade coin орж ирээгүй байна гэж бичих шаардлагатай. Тэгээд бичсэний дараа бол энэ таны trade wallet-аас чинь trade coin чинь данс руугаа ингээд автоматар орох боломжтой байгаа шүү. Тийм учраас та бүгд энийг анхаарад энэ дансандаа өөрийнхөө trade coin-ыг аваагүй бол компани руу хэлээд ингээд аваарай. Энэ дээрээ бол өөрсдөө та бүгд өөрийнхөө биткойн хаяг болон Ethereum хаягийг заавал бичээд submit хийх хэрэгтэй. Үүнээс гадна two factor authentication буюу давхар хамгаалтын системийг хийвэл таны энэ хамгаалалт маш сайжирна. Энийг бас мартаж болохгүй. Энэ бол тусдаа бас анхааралтай хандаж бичиж аваад тэмдэглэх юм шаардлагатай байгаа. За ингээд Ocean Enterprise гэдэг шинээр та бидэнд бол ийм компани боломжийг олгож байна. За ингээд энэ талаар тодорхой ойлгоогүй зүйл болон сонирхож байгаа хүмүүсийн мэдээллийг өгж байгаа хүмүүсээс мэдээлэл аваарай. Бидэнтэй бас шууд харьцаж болно. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяр та.